Сайн байцгаана уу, та бүхэнд олон улсын амьдралд басан үйл явдлыг таамаглах хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бүгд найрамд хятад ард улсад айлчлалаа эхлүүлсэн байна. За түүний хувьд 5 гаригийн орой газардсан. За түүнийг хүлээн авч онгоцоор нь буухт бол сүр жавхлантай байдлаар ухтаа авсан байна. Энэхүү одоо айлчлалын үеэр бол дэлхийн 2 их гүрэн тариф, технологийн өрсөлдөөн, за мөн Ираны дайн, Тайван зэрэг олон асуудлуудын талаар хэлцгээр төлөвлөж байгаа юм. За Дональд Трампын хувьд 2017 онд хийсэн айлчлалаасаа хойш бол энэ удаа хийж байгаа 2 дахь айлчлал нь болж байгаа юм. За ингээд энэ удаагийн айлчлал бол ихээхэн онцлогтой болж байна. За учир нь гэвэл бол энэ удаагийн айлчлалаас одоо өмнөхөн бол Трампын явуулж байгаа бодлого бол илүү хүчтэйгээр тарифаар далайлах бодлогоо хэрэгжүүлсэн. За өөрөөр хэлбэл энэ удаа Бээжинд тэрээр хүрэлцэн эрэхтэй илүү өөртөө ихтэй байдлаар ирсэн гэж ажиглагчид хэлж байгаа юм. За түүний хувьд бол энэ удаагийн айлчлалын хүрээнд гол одоо ярьж байгаа зүйл нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн зүгээс баримталж байгаа бодлогынхаа хүрээнд Хятадтай харилцаандаа гол анхаарна. За мөн Ши Жинпинг дарахтай хийж байгаа уулзалтынхаа хүрээнд бол түрүүн одоо дурдсан асуудлуудын хүрээнд шийдлийг одоо бий болохоор ажиллаж байгаа юм. Эдгээр хоёр удирдагчийн яриа бол 2 цаг 15 минутын туршид бол болсон. За ардын хурлын их танхимд болсон одоо энэ уулзалтын одоо өмнөхөн бол талууд мэдэгдэхдээ хоёр улсууд өрсөлдөгч биш харин хамтрагч түншүүд байх ёстой гэж мэдэгдсэн байна. За энэ удаагийн уулзалтанд Америкийн нэгдсэн улсыг төлөөлөн ерөнхийлөгч Дональд Трампыг дагалдан төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Батлан хамгаалгын сайд PTX-д сангийн сайд Скот Бесент нар бол оролцож байгаа. За мөн лав гаргийн орой онгоцноос нь буухад Хятадын одоо дээд удирдлагын нэг болох Хятадын дэд ерөнхийлөгч Хан Жэн бол ухтаж авсан. За өмнө нь Дональд Трампыг 2017 онд айлчлахад нь бол арай одоо дэд ерөнхийлөгчөөс доогуур төвшнийг төлөөлөгч ухтан авсан. За тэгвэл ийхүү одоо дэд ерөнхийлөгчийн төвшөнд хүлээн авч байгаа нь айлчлалд ямар их хүндэтгэл, за мөн ямар ач холбогдол өгж байгааг Хятадын талаас ажиглаж болохоор байгаа. За мөн энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд бизнесийн төлөөлөл багтсан. За айлчлалын бүрэлдэхүүнд Трампын хүү Эрик Трамп, Америкийн технологийн салбарын тэргуулах компаниудын төлөөлөх болох Apple компани захирал Тим Кук, Tesla-гийн Elon Musk, Nvidia-гийн Jensen Huang нар багтсан байна. За энэ одоо айлчлалын бүрэлдэхүүнтэй холбогдуулан Дональд Трамп хэлэхдээ би онцгой нэр хүндтэй удирдагч болох бүгд найрамд хятад ард улсын дарга Ши Жинпинээс Хятадыг нэхийг хүснэ. За ингэснээр эдгээр авиаслаг хүмүүс эд шидэд ашиглан бүгд найрамд хятад ард улсыг бүрч өндөр түвшинд хүрэхэд туслах болно гэж хэлсэн байна. За мөн айлчлалын бүрэлдэхүүнийг сонгосон одоо байдлаа бүгд найрамд хятад ард улсын даргад бас танилцуулсан. За түүний хэлснээр бол дэлхийн топ 30 компаниас бол сонгосон. За харин топ одоо 30-д багтаж чадаагүй 2 дугаар болон 3 дугаар зэрэглэлийн компаниудыг оруулаагүй. За учир нь гэвэл тэрээр зөвхөн одоо топуудад дуртай гэдгээ бол илэрхийлж байгаа. За мөн энэхүү айлчлалын хүрээнд бол эхний өдрийн хүрээнд Тэнгэрийн сүмийг бол зочилсон. За Тэнгэрийн сүм бол ЮНЕСКОгийн соёлын өвд багтсан ийм байгууламж юм байна. За энэ байгууламж нь 15 дугаар зууны үеийн одоо байгууламж тухайн үедээ Хятадыг удирдах байсан хаадуудын зүгээс одоо сайн ургац авах зорилгоор Тэнгэр бурханд одоо мөргөх зорилгоор бол энэхүү байгууламжийг байгуулсан. За энэ одоо байгууламжийг зочлохын өмнө Дональд Трамп ерөнхийлөгчөөс Си Цзиньпин даргатай хийсэн уулзалт хэрхэн өнгөрсөн талаар сэтгүүлчид одоо асуухад бол уулзалт маш сайн болсон гэсэн одоо ийм хариултыг хэлж байгаа юм. За мөн энэ удаагийн одоо уулзалтын бүрэлдэхүүн төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио багтсан. За тэрээр бол уулзалт хийсэн танхимын одоо бас дээвэр ямар одоо гоё үзэмжтэйгээр бол байгуулагдсан болохыг нь магтан сайшааж байгаа бичлэг бол нийгмийн сүлжээний хэрэгсэлд бас цацагдж харагдсан. За мөн энэ удаагийн уулзалтанд бол Ши Жинпин даргын хувьд нэг асуудлыг хамгийн их онцолж байгаа гэдгээ уулзалтын үеэр бол хэлсэн. За энэ нь бол Тайваны асуудал. За өөрөөр хэлбэл хамгийн чухал энэ удаагийн айлчлалын хувьд бол Тайваны асуудлыг шийдвэрлэх нь бүгд найрамд хятад ард улсын хувьд чухал гэдгийг онцолсон. За хэрвээ Тайваны асуудлыг буруугаар одоо эргүүлсэн тохиолдолд энэ нь бүс нутагт аюулгүй байдлыг одоо алдагдуулах, за аюул занлыг авчрах гол нөхцөл болохыг Америкийн нэгдсэн улсад анхааруулсан байгаа. За мөн Ши Цзиньпин даргын хувьд бол нэгэн одоо бас хэллэгийг яриа уулзалтын өмнө бол эхлэхэд хэлсэн. За энэ нь бол Фукудитийн хавх гэсэн үгийг бол хэлсэн байгаа.
За энэ одоо чухам яагаад энэ гректэй холбоотой яриаг хэлсэн бэ гэдг нь бол бас сонирхол татаж байгаа юм. За түүний хувьд бол ингэж хэлсэн анх удаагийн хэрэг биш. 2015 онд бол Вашингтонд ажиллах үеэрээ мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчд хандаж энэ үгээ хэлж байсан. За Фукутитийн хавх гэдэг нь бол олон улсын харилцаанд бий болсон ийм нэр томьёо. За Харвардын их сургуулийн профессор бий болгосон энэхүү нэр томьёог юуг одоо илэрхийлж байгаа вэ гэхээр их гүрнүүд за хоорондоо бол зөрчилдөөнд орох байдлыг бол илэрхийлж байгаа. За нэг талдаа бол статусыг хадгалахыг зорж байгаа Америкийн нэгдсэн улс. За нөгөө талдаа энэхүү одоо байгаа статусыг өөрчлөхийг зорж байгаа бүгд арив хятад ард улс байгаа. За дэлхийн түүхээс харахад бол статусыг өөрчлөхөөр оролдох тоолонд бол одоо статус квог хадгалагч гүрэнтэй дэлхийн одоо дайн гүрэнж байсан. За дэлхийн 1 2 дугаар дайн за түүнээс өмнө болж байсан улс орнуудын дайнуудыг авч үзэх юм бол гол төлөв энэ шалтгаанаас болж одоо бий болдог. За тийм учраас Дональд Трамп ерөнхийлөгчд хандаж энэхүү Фукутитийг хавах гэсэн нэр томьёог сануулan хэлсэн. Цаашдаа хятадын өсөн нэмэгдэж байгаа нөлөөг бол Фукутитийг хавахаас зайлсхийлэх өөрөөр хэлбэл бүгд найрамд хятад ард улс болон Америкийн нэгдсэн улс харилцан зөрчилдөөнд орохгүйгээр оршин тогтнох боломжтой гэдгийг харж байгаа учраас энэхүү одоо үг хэллэхийг яриа уулзалтын өмнө эхлэхэд нь шууд одоо хэлсэн нь анхаарал татаж байгаа юм. За харин энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Америкийн нэгдсэн улсын компаниудын хувьд бүгдээрээ бол Америкт тодорхой асар том одоо ашигт сонирхолтойгоор орж ирж байгаа. За нэгдүгээрт бол тэдний хувьд бүгд найрамд хятад ард улсыг хэрэглээний том зах зээл гэж харж байгаа. За мөн үйлдвэрлэлийн чухал төв учраас энэхүү одоо зах зээлд аль болох ажиллахыг сонирхолтой байгаа. За Трампын засаг захиргааны хувьд бол ялангуяа технологийн компаниуд за тэр дундаа чип буюу хагас дамжуулагч үйлдвэрлэгч компанитай тодорхой ашиг сонирхлын хүрээнд хамтран ажиллахыг сонирхож байгаа. За засаг захиргааны хувьас бол Nvidia-гийн хиймэл оюун ухааны зарим дэвшилтэд бус чипийг хятадд 25% хураамжтай орох худлахыг зөвшөөрсөн. За гэхдээ Америкийн нэгдсэн улс хятадын засгийн газар Nvidia-гийн чип худалдаа авахыг нь хязгаарласан мэдээллийг ч гэсэн үүний зэрэгцээ гаргаж байгаа. За өөрөөр хэлбэл энэхүү одоо чиптэй холбоотой асуудлууд нэлээд сонирхол татгаар байна. За мөн Boeing компаниг гүйцэтгэх захирал Kelly Ortberg, Cargill компаниг гүйцэтгэх захирал Brian Sachs нар бол Трамптай хамт яваа. Тэгэхээр Трампын хувьд бол хятадыг Америкийн нэгдсэн улсын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, онгоц худалдан авах магадaltaгаар энэхүү төлөөлөгчдийг оруулсан байж болцшгүй нь харагдаж байгаа юм. За мөн хөрөнгө оруулалтын амлалтыг бодтойгоор бас бүгд найрамд хятад ард улсаас шаардаж болцшгүй гэдэг нь харагдаж байна. Дональд Трампын 2017 оны Бээжинд хийсэн айлчлалын үеэр байгуулсан Виржиниа мужийн дотоодын нэвтрүүлгээс 83.7% тэрбумын одоо давсан энэхүү харилцаа ойлгомжлын санамж бичгийг байгуулж байсан. Гэхдээ энэхүү харилцаа олон санамж бичиг нь тухайн үедээ бодитоор хэрэгжээгүй. За энэ удаа ч гэсэн томоохон хөрөнгө оруулалтын одоо хилцээрүүдийг зарлаж болцшгүй гэж харагдаж байна. За мөн цагаан ордны зүгээс сэтгүүлчид мэдгдснээр Америкийн нэгдсэн улс болон Хятадын хооронд худалдааны зөвлөл байгуулна. За мөн хөрөнгө оруулалтын зөвлөлийг байгуулах асуудлыг энэхүү яриа хэлцээний үеэр зарлах магадaltaй гэж одоо харж байна. За мөн айлчлалын бүрэлдэхүүнд нийтдээ 17 гүйцэтгэх захирал бол багтаж байгаа. За үүнд бол түрүүнд дурдсан компаниудаас гадна BlackRock, Blackstone, Citi, Goldman Sachs, Mastercard, Micron, Qualcomm, Meta, Visa зэрэг томоохон технологийн болон санхүүгийн байгууллагуудын удирдлагууд багтсан. За мөн Трампын хувьд бол энэ удаагийн яриа хэлцээнд Ирантай холбоотой асуудлыг гол анхаарна гэдгээ мэдэгдэж байгаа. За хэдийгээр түүний хувьд бол энэ мэдэгдлээ өмнөх өдөр нь бас үгүйсгэж байсан ч гэсэн за шинжээчдийн үзэж байгаагаар бол Ираны асуудал бол нэлээд бас цаг хугацааг одоо авсан ийм сэдв байх магадaltaй гэж харагдаж байгаа. За Трампын хувьд бол өөрийн дотооддоо болон сонгогчдод дэмжигчдээсээ гол одоо асуудал хүртэж шүүмжлэл одоо дагуулж байгаа зүйл нь бол Иранд одоо өдөөсөн дайн болж байгаа. Тэгэхээр аль болохын дайн байлдааны үйл ажиллагааг хурдан дуусгах сонирхолтой байгаа. За үүний тулд бол бүгд найрамд хятад ард улсын зүгээс дэмжлэг хэрэгтэй болж байгаа. За бүгд найрамд хятад ард улсын хувьд Ираны одоо нефтийг газрын тосыг худалдан авдаг томоохон худалдан авагч. За энэ утгаараа бол нөлөөллийг үүгээр дамжуулан шахалт үзүүлж Ираныг инхий хилцээр байгуулуулах. За мөн Ормосын хоолойг дахин нэг чиглэлд бол шахалт үзүүлэх магадaltaй байна. За энэ удаа бас Ши Жинпиний хувьд бол бас нэлээд итгэлтэйгээр яриа хэлцээнд орж байгаа. За түүний хувьд бол дорноос нар мандаж за харин баруун зүгт бол уруудаж байгаа гэсэн мессежийг Дональд Трампд өгөх магадaltaй гэж үзэж байна. За цаг хугацаа явахын хэрээр бол бүгд найрамд хятад ард улс олон улсын харилцаа дэлхийн эдийн засагт улам бүр хүчээ авж байгаа. Тэгэхээр энэхүү хүчээ авж байгаа бодлогоо бол мэдрүүлэх магадaltaй. За ялангуяа өрөндийн орнууд бол Америкийн нэгдсэн улс тэр дундаа
Хятадын газрын ховор элемент болон бусад одоо чухал ач холбогдолтой ашигт малтамлаас хамааралтай байдаг. За энэхүү одоо хамаарлыг бол ашиглан эдгээр орнуудад бас шахалт үзүүлэх магадaltaй гэж үзэж байгаа. За мөн хиймэл оюун ухаантай холбоотой асуудлууд байгаа. 2023 болон 24 онд басан Байден, Ши Жинпин нарын дээд хэмжээний уулзалтаар ажлын түвшний хиймэл оюун ухааны харилцан яриаг өрнүүлж байсан. Хиймэл оюун ухааны цөмийн удирдлага хяналттай холбохгүй байх асуудал дээр талууд тохиролцоонд хүрсэн. Тэгэхээр энэ удаагийн уулзалт бол энэхүү тогтоосон суурин дээр үндэслэн бага зэргийн өөрчлөлтүүд гарч магадгүй гэж ажиглагчид харж байна. За харин өнөөдрийн одоо хөтөлбөрийн хувьд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөө Бээжинд Бүгд найрамд Хятад ард улсын дарга Ши Жинпинтэй 2 өдөр үргэлжлэх өндөр түвшнийхээ яриа хэлцээг эхлүүлсэн. Орон нутгийн цагаар өглөөний 8 цагт бол Трамп гүйцэтгэх одоо цаг гэдэг арга хэмжээнд бол оролцсон байна. За энэ нь бол хэвлэл мэдээллийнхэнд хаалттай үйл ажиллагаа болсон. За 2 цагийн дараа буюу орон нутгийн цагаар өглөөний 10 цагт бол Дональд Трампыг Бээжингийн ардын их хурлын танхимд Ши Жинпин хүлээн авсан. За хэсэг хугацааны дараа бол тэд уулзалтанд оролцсон. За үүний дараа бол орон нутгийн цагаар оройн 6 цагт хоёр улс энэ одоо удирдагчид төрийн хуулийн авалтанд оролцсон. За энэ үйл явц нь бол хэвлэл мэдээллийнхэнд нээлттэйгээр явагдаж байгаамаа.